та бүхэндээ энэ сайхан гэгээлэг өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийг хүртэл би маш олон хүмүүсийн амжилт өөрчлөлтийг сонсож байсан бол би өнөөдөр энэ сайхан энергитэй ирч хүчээр дүүрсэн энэ сайхан танхим өөрийнхөө амжилт түүхийг хуваалцахаар болсондоо туйлын их баяртай байна. За би өнөөдөр одоогоор Жирийн айлын том охин. Одоо би гэр бүлтэй нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг. Би Солонгос улсад хүнд хар ажил хийж үзсэн. Энэ Солонгост ажил хийж хүн болгоо мэдж байгаа шүү тийм ээ. Тэд үнэхээр хүнд хэцүү үеуд байсан. Гэр бүлээ санана. За тэгээд би тэнд 10 жил болоод ирсэн. Ингээд Монголдо ирээд бусдын ажил жижиг бизнесийг эрхэлж эхэлсэн л дээ. Жижиг бизнесийг эрхлээд үнэхээр одоо урд хормогоо хойд хормогоо нөхөн би яг өөрийнх учраас өдөр шөнөгүй морь мал мэт зүтгэн. Тэгээд олсон хэдэн төгрөг нь яг зарлалтаа таардаг байсан. Тэгээд би хоёр дүүгийнхаа одоо дэлгүүрт худалдагч хүртэл хийж үзсэн. Тэгээд би худалдагч хийгээ сууж хахад хүнд загнуулаад хоёр нүдэнтэй хүртэл нулимс сэлгэнээ сууж исэн үе байсан. Тэгээд би өнөөдөр тэр хугацаанд би яах вэ? Юу хийх вэ? Би өнөөдөр тэр хүний имийг зараад тэг хүн загнуулаад ингээд сууж яадаг би хайчгүй яах вэ гэдэг бодол толгойд айгүй хэрэгэлдэг байсан. Яг тэр үед манай найз надад энэ бизнесийг санал болгосон. Гэвч би чадахгүй, би айцтай байсан учраас би хардснаар үнэхээр эсэргүүцэл өнгөрчээсэн. Тэгээд манай тэр найзын өөрчлөлт үнэхээр миний дотрыг айгүй сайн гжигдэж өгсөн л дөө. Тэр хүн амьдрал болон бие авч явах байдал, хувь хүн амьдралын тэр бүх тастараа үнэхээр одоо илт хөгжиж ирсэн байсан. Тэгээ би дотроо шийдвэр гаргасан. Би өнөөдөр яагаад энд худалдагчийн хэлхийгээ загнуулж байгаа. Шийдвэр гаргаад би Folive компанитайгаа нэгдсэн. Би өнөөдөр би биш. Бид болж өөрчлөгдөж IT багтаагаа нэгдэн над шиг өнөөдөр олон жил гадаадад ажиллах буюу одоо хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа өөрийгөө мартсан эмэгтэйчүүдийн амьдралыг IT баг бид өөрчлөлт дэлхийн давцад гараа амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өнөөдөр миний насны эмэгтэйчүүд гэртээ юу хийж байна вэ гэхээр хүүхдээ харна, нөхрөө ажилд нь явуулж чад гэрийнхээ ажлыг хийн, альсвал гадаад орныг зорино. Бүр магадгүй над шиг худалдагч хийгээд байгаа хүмүүс байгаа. Үгүй шүү. Бид боломж боловцсон байна. Бид нар хоцроогүй. Бид нар хожимдоогүй. Боломж хүн бүрт байгаа шүү. Өөрчлөлтийг дагаж амжилт ирдэг шүү. Баярлалаа та бүхэнд мөрөндөө амжилттай.